ажлын шалгалт. Энийг цэвэрлэхэд туслаач ёстой. Муухай юм аа. Би өөр сэтгэл авч болохгүй. Сонсож байна уу? Одоо цэвэрлээд өг. Энэ уулзсан сэтгүүл байна. Сонсож байна уу? Айшоко, надад туслаач. Надад хийх юм зөндөө байна. Тэгээд ч би үс застгүй. Зүгээр л кас. Барагдахгүй их ажил байна. Би ганцаараа хүчрэхгүй байна шүү дээ. Та ер нь туслах ажил тавбал яасан? Хурдан туслагтай болчих юмсан. Сайн байна уу гэмээ? Намайг сүү гэдэг. Би ажилд ормоор байна. Гүн чинь хурдан байна шүү. Би насаараа таны үсчний газарт ажиллах юмсан гэж мөрөөдөж байгаа. Тэгтэл ажилдаа авна гэж таар тавьлаа. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна. Тийм үү? Чи одоо хэдэн нас хүрч байгаа вэ? Ээж надад ярьж өгдөг юм. Би төрөхдөө өөрөө хүүгээ тасцсан гэсэн. Өөр тоглоомнууд байхад зөвхөн хайчаар л тоглодог. Хүүхдүүд цаас хайчлах дуртай. Харин би үгүй. Би ус хайчлах дуртай. Хайж чулуу даавадахад хайж дандаа ялдаг. Би таны хамгийн мундаг туслах болно. За ойлголоо. Гэхдээ ажилд орохын тулд ажлын шалгалтанд тэнцэх ёстой. Таны зөв юу ч чадна ирхмээ. Шалгалтаа эхэлцгээе. Эхний шалгалт 3 давхар суун крем. Ядах юмгүй чадчих байхаа. Энэ сэдвэр би зөндөө удаа шалгалтанд унжаасан. Гэхдээ миний чадах зүйл гэдэгт итгэлтэй байна. Хөөх, ноён талхаа. Энэ таны хэрэглэдэг сүн крем юм уу? Ямар мундаг вэ гэдгийг харуул ажилд орох цаг боллоо. Болохгүй байна. Байж байгаарай. Гэтэ чанга ороод яг нь хараадах юм. Чи чин тоглоод байна уу? Одоохон энийгээ цэвэрлэ. Мэдлээ ирхмээ. Одоохон би цэвэрлээд өгье. Хөөх, тэнгэр минь гэж зүссэн талхнаас хойш толгойтой ийм сайхан хэлж байсангүй. Зуны цагт шинэхэн зоо шидсний дараа ээж намайг унтуулах гэд бүүвэлэн дуу айлдаг байсан. Хамгийн сайхан дурсамжийг санагдав. За хатагтай кремийн цэвэрлжиглээ. Намайг уучлаарай. Зөвхөн тий толгой бариад өгөөч тэхүү. Хамгийн сайхан хэллэг байлаа. Ганцхан минут. Үгүй, секунд ч байсан болно. Надад боломж олгосонд баярлалаа. Баяртай. Арай болоогүй. 2 дахь шалгалт байгаа. Үнэхээр чиний мөрөөдөл юм бол ахаад нэг боломж олгоё. Баярлалаа ирхмээ. Танд маш их баярлалаа. Хөөх, энэ хүүхэд үнэхээр хүчтэй гартай юм аа. Эхний шалгалтанд тэнцээгүй юм чинь энэ удаа алдаа битгий гаргаарай. Хамгийн чухал нь цэвэр цэмцгэр байх. Чи завааруулсан болохоор өөрөө цэвэрлэх ёстой. Цэвэрлэх даалгавар би чадна. Хичээлдээ хоцорч очих болгондоо анги цэвэрлдэг байсан. Сайн байна. Итгэл төрж байна шүү. Хин гэж вэ? Ухаагаад тоход хардгүй юм бах та. Одоо цэвэрлээ гэх юм. Юу? Энэ сүнд чадах юм гэж үнэхээр алга. Чи Өөр хий бяцхан амт шалны мод хэрэглэж байгаагүй мүү? Хүүхдүүд та нар ажил хийж мэдэхгүй шүү дээ. Би одоо ч хүүгийнхээ хувцсыг угаадаг. Хүү минь нааш нөгч вэ? Би өөрөө чадна. Би заагаад өгье. Ингэж угаадаг юм. Урдаас нь хошоо. Хөөх! Яста! Баярлалаа. Энэ хүүхдэд нэг сайн чанар байна, тийм ээ. хүмүүс хөөрдөж байна. Ахаад нэг боломж олгоод үзье. Сүү, 2 шалгалтанд унсан ч гэсэн ахаад нэг боломж байгаа. Ноён талхаа маш их баярлалаа. Ингэж хэлэхэ болоо. Энэ шалгалтнаас энд ажил хуугүй юу гэдэг чинь шалтгаалan шүү. Сүүн цөцгий хийх шалгалт. Тэгээд болоо юм уу? Энийг би яг хийж чадна. Гол орцон мэднэ үстэй, тийм ээ? Шинэхийн сүү яг энд байна. Хаяг руу хийлээ. Чихэр цөцгий нэмлээ. Одоо яг ингэж холно доо. Холоод.
Тэр юу вэ? Тэр нисдэг тэмдэг хардаа ямар бүтээгч сурдаг шилгаавэ? Найзуудаа харууллаа. Талхны муглаг хотын тэнгэрт нисж байгаа зарлалын самбар олонний анхаарлыг татаад байна. Гар хөлөгчийг ашиглан нисэх санаа нь үнэхээр ухаалаг байж чадлаа. Хизэж мартахааргүй үйл явдал болж байна. Тэр хүүхэд хаана байна? Эври минь нураасны төлбөрийг нэгцтэй дутаалгүй авна. Хөөе, энэ газар нь юм байна. Энэ нөгөө алдарт талчаа үсчний газар мөн үү? Та эзэн нь мөн үү? Нисдэг зарлалын самбарны санаа супер дог байлаа. Тийм ээ, бидний үсийг засч өгөө. Намайг уучлаарай, ноён толгой алдаа гаргаснаа мэдэж байна. Дээврийн чин төлбөрийг би өгнө. Сүү, эсмэн дэрсэн бол боллоо. Шалгалт авч дуустаа. Чи тэнцлээ. Одоо шууд ажилдаа орж болно. Нэрээ юу? Эсэ болгоны чин хийнэ. Хичээж ажилтнаа ирэх мэ. За, чамд итгэж байна. Хөөх, дахиад явчих. Нисдэг зарлалын самбар. Болгонд улам сайжирч байна шүү. Ноён тоо, би хэр удаа нисэх ёстой юм бэ? Тэсэрэ жаала. Удахгүй үдийн цайны цаг боллоо. Мэдлээ ноён толгой. Сүүний түүх. Ноён талга дэндүү гоё хамгийн мундаг нь. Ямар сайхан цай вэ? Хийж байгаа бүх юм нь гоё. Цай ууж байгаа нь хүртэл. Ямар хатшиг хүүхэд вэ? Алуу байц. Ийм байвал бүтэхгүй шүү. Ингэж хийгээч. Бүх юмыг хийж чадах юм аа. Би яг ноён талх шиг болмоор байна. Сүү? Үнэхээр ноён талх шиг болмоор байгаа мó? Тэгэлгүй яах вэ? Хоёулаа энэ хуучин хатсан талхыг ярьж байгаа, тийм ээ? Хамгийн мундаг нь ноён талх амимын аварсан. Нэрээ юу? Гол нь би бусад хайцагтай сүүнүүдээс өөр. Эм чи яагаад сүүний хайрцагт дээрх бичиг буруу байгаа юм бэ? Мөн өдөөтэй юу? Мэдэхгүй. Анх удаага л ийм юм харж байна. Гэхдээ надад хийж чадах юм байхгүй л болов. Уучлаарай. Хонгор битгий хөөлтөө. Хай мангара. Наад малгайгаа тайлаач. Сүг гэдэг бичиг нь эс биш, иш үсэгтэй гэсэн. Зүгээр малгайгаа тайлчхаа нуулаагаа зүгээр болчихгүй штэ. Үнэн хэллээ. Би тантай адилхан миний ч гэсэн сүг гэдэг бичигтэй. Өний юм бол тайлчих уу? Үсгэнд дуруу харж гаж үнэн л байна. Хуурхад үнэн байсан байж штэ. Сүүний эхний үсэг буруу харсан да. Шүү гэдэг нэртэй. Үгүй би шүү биш. Бид очиж та нарыг аварна. Өнөөдөр цагта. Ахин уулзалтлаа баяртай. Би бол улаан цагта. Орон нутгийн энэ үсчний газар зөвхөн үс засаа зогсохгүй амьдралыг өөрчилдөг билээ. Зарим нь сууд үсчин ч гэцгээдэг. Мастер талах ямар ч кекс бэлөө орон мөгний гадаа төрхийг бүрэн өөрчилж чаддгаараа нэрд гараад байна. Одоо баяртай байгаа үйлчлүүлэгчтэй уулзъя. Та ямар шалтгаанаар нааш ирсэн бэ? Яах вэ? Миний ус шингэрэн байсан юм л да. Одоо хурд ихтэй гадуур гардаг болсон. Бүгд талах усчнээ л аач. Өөрчлөгдмөр байгаа хэн бүхнээ ирэх ёстой газар гэвэл энэ л байна. Ноён талхны үсчээ? Өглөөний минь ирэх мэ? Та мөн үү? Ноён талхаа? Би таныг зөндөө сонссон. Та хинээж гадаа төрхийг өөрчилж чаддаг гэсэн чадахгүй. Чадах байхаа. Чи өөрчлөгдмөр байгаа мó? Тийм ээ. Энэ үсгийг янзлаад өгөх боломж байгаа болов уу? Чамайг буруу биччихсэн байна.
Тийм ээ, би анх дөрөвдөө сүү биш шүү гэсэн бичгтэй байсан. Эмнэлгийн олон мэрэгчлэтнүүд юу ч хийж чадаагүй. Гэхдээ та тэр эмчнээс өөр шүү дээ. Азгүй байна. Би тусалж чадахгүй юм шиг байна. Уучлаарай жаалаа. Тэгээд чи манай хаах гэж байна. Тэхүү архимаа ой, энэ ич үсэг намайг хажиг харагдуулаад байна. Би арга барж гад байна. Надад туслаач дээ ноён талха. Та миний ганц найдвар. Дээрээс болта. Иш үсгийн нэс болгоод өөрчлөөдөг гэж юу? За яах вэ? Болох нь үзье. Хөөх. За, сайхан боллоо. Хөөх. Хамгийн гайхамшигтай биш ээ. Альвэ, миний хийж чадах юм байх л ёстой доо. За боллоо. Хөөх. Цаа шин нэмшгэл болжээ. Би шин сүүний хайрцаг болсон юм шиг л санагдаж байна. Баярлаа. Маш их баярлаа. Үгүй. Миний ис сууд ус чин засч чадахгүй байгаа бол надад найдвар байхгүй юм байна. Би үрд шүү хэвээрээ үлдлээ. Байц би юу вэ? Өөр арга хайгаад үзье. Чамайг сүү гэдэг байхаа. Жаала, нарийн бовнууд яах гэж манай усчинд ирдгийг мэднэ үстэй. Яах гэж? Онцгой болох гэж эрзгээд юм шүү дээ. Нарийн боо болгон өвөрмөц байхыг хүсдэг. Цоо шинээр төрж бусад хайрцагнуудаасаа ялгархыг хүсдэг юм. Тиймээс сүү чамд давуу тал байна шүү дээ. Юу гэсэн үг вэ? Бодоод үзэлтэй. Бусдын толгой дээрээ сүү гэсэн бичигтэй байдаг. Гэхдээ дэлхий дээр ганц л сүү байгаа. Би зүгээр л өвөрмөц гэж юу? Нэрэ тийм байна. Би өвөрмөц онцгой хайцагтай болж төрсөн. Маш их баярлалаа ноён талха. Хязгааргүй их баярлалаа. Зүгээр дээ. Баярлалаа эрхмээ их баярлалаа. За, болгоомжтой хараарай. Ямар их ядарва. Одоо амрах цаг. Ноён талха. Надад мөнгө байхгүй л дээ. Гэхдээ та энийг ав. Би танд энэ хайртай улаан цагтаагаа өгье. Ахад маш их баярлалаа, баяртай. Тэр өдрөөс хойш би шүү гэдгээрээ бахархаж амьдардаг болсон. Ноён талх бол мэргэн ухааны ундраг. Чамайг хурдхан шиг явуулж гэртээ эрт харихын тулд л тэгж хэлсэн байх. Юу гэж дээ? Ноён талх үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Ноён талха. Та үнэхээр сүйд тэгж хэлсэн юм уу? Бас юу? Дэлхий дээр ганц л сүү байгаа. Юу яриад байгаа юм бэ? Хэлсэн биз дээ. Сарын шилдэг ажилтан. Сүү, шоко. За очлоо. Бас яасан бэ? Маргааш манайх сарын шилдэг ажилтнаа тодруулах өдөр. Сарын юу гинэ? Үргэлж илүү их хийдэг ажилтан сарын шилдэг ажилтан болгодог юм. Өмнөх саруудад шоко дандаа тодордог байсан. Надаас өөр ажилтан байгаагүй юм чинь. Битгий сануулад бай. Тиймээс одоо ширүүн өрсөлдөөн болно. Миний хоёр ажилтан өрсөлдөж, ялагч зургаан энд өлгүүлэх эрхэм хүндэт ажилтнаар тодорно. Байц бас болоогүй. Сарын шилдэг ажилтан мөн тусгай шагнал авна. Шагналаа. Юу юм бэ эрхмээ? Тусгай шагнал бол надтай хамт орой хол идэх. Хөөх! Ямар дог гэж ноён талхтай оройн хоол идэнэ. Хардаа сүү ноён талхтай хамт оройн хоол идэж байна штэ. Ямар мундаг ажилтан бэ? Хэн чин шилдэг гэдэг юм баталхыг тэсэн ядан хүлээж бай. Мэдлээ эрхмээ.
Би явлаа. Баяртай. Өнөөдөр сайхан байлаа ноён толгой. Болгоомжтой хараарай. Маргааш уулзъя. За. Бас сайхан зүүдлээрээ. За. Маргааш уулзъя гэж хэлсэн байх уу? Чи явахгүй бол уулзахгүй шүү. Чи үнэхээр сарын шилдэг ажилтан болмоор байгаа мó? Яг тийм. Та ч гэсэн болмоор байгаа үсттэй. Үгүй. Энэс муухай юм гэж байхгүй. Ноён талхтай хамт хооллогчтэй битгий өгөөд сүрэг. Юу? Би зүгээр л ойлгохгүй байна. Би зүгээр л өдөр болгон ажилдаг шиг айл болох баг хийж байна. Сүв. Чи заавал ялах ёстой шүү. За юу? Ойлгох уу? За, ойлголоо Шоко. Бүх цаг үеийн сарын шилдэг ажилтан болно доо. Өнөөдөр өөрийгөө батлан харуулах өдөр. Ажилдаа хамгийн түрүүнд очноо. Яаж шилдэг ажилтан болох вэ? Нэгдүгээр бүлэг, нэгдүгээр хэсэг. Дарагтайгаа бахархалтайгаар мэндэл. Сайн уу ноён толгой? Өнөөдөр сайн биз дээ? Чимээгүй байгаач. Сайхан унтаж амарсан уу? Хар үрээр харилаад байх юм аа. Нөгөө хэдийг ирэхээс өмнө өсчний газраа цэвэрлэнэ. Нүдэнд харагдчихлаа. Сайн байна шүү. Үргэлж сарын шилдэг ажилтан болж байгаарай. Тэгнэ. Цэвэрлэгэндээ оръё. 1 2 1 2 1 2 1 2 1 2 1 2. Балчлаа. Одоо хогоо гаргаж хайнаа. Дүдүрүү. Сайн байна Шоко. Цэвэрхэн болчихож энэ удаа чи үнэхээр сайн байна. Би цэвэрлээгүй. Сайн ажиллаа. Даруухан загнах хэрэггүй. Чи өнөөдөр хоцорлоо шүү. Шоко чамд ганц 2 юм зааж өгөг. Ноён толгой та ойлгохгүй байна штэ. Дуугүй ажилдаа. Гэхдээ хүлээж байл та. Намайг харж байхад нь бүр сайн цэвэрлээ. Тэгвэл надаар бахархан да. 1 2 1 2 1 2. Сайхан юм аа. Таны ажилдаа үнэхээр дуртай болол та. Сүү, өнөөдөр би чамд үнэлгээ өгөх шаардлагагүй. Яагаад гэвэл чи мэдээж шилдэг гэн. Ноён толгой. Төгс төлөвлөгөө. Шал бүр халтар болчихож 1 2 1 2 1 2 1 2. Ой. Цэвэрлэнэ. Сайн харагдахгүй бол муу шүү дээ. Эхмээ та Хүсч гарчиж. Гэхдээ битгий санаа зов. Би арчаад өгье. Хөөх ямар муухай өнөртэй те. Яна. Наад альчур байна штэ. Сүү! Өнөөдөр яагаад миний төвчээрийг бараад байгаа юм? Өөр газар очиж хэрэгтэй юм хий. Сарын шилдэг ажилтан тэгж л харагддаг юм. Ажилдаа шамдаж альваг нухацтайгаар авч үздэг. Сүү, Шокого сайн сурал. Чимээгүй ажиллаж сур. Сүв, эн чинь болохгүй штэ. Юу болоод байгаа юм бэ? Намайг сайн ажилтан болгож харагдуулаад байх юм. Намайг уучлаарай Шоко. Сүү, ч пава дээрэ. За, сүүлчийн боломж шүү. Боломжоо битгий алдаарай. Ойлголоо. Очлоо ноён толгой. Кетчуп. Оо, алчглаа. Байцаарай. Ямар жижиг юм бэ? Энд том байж магадгүй юм. Тийм ээ, миний ялалт. Миний хайртай сүү цаг гаргаж надад энэ том кетчупыг авч ирчээ. Ямар сайн ажилтан бэ? Наашир айлв нададтай хамт тансаг зоогийн газар тооллороо. За ноён толгой. Хортгооч. Энэ хүүхд чинь яас удаж байна. Ноён толгой. Таны хийснээр яваад ирлээ. Жаахан муудчихлаа. Ягаад гэвэл харж байгаа үстэй жаахан.
Шоко ноён талхтай хамт амьдралынхаа хамгийн сайхан мөчийг өнгөрүүлж байгаа бах та. Тэгээд юу болсон гэж санана? Би дахиад л үсчний тэмцээнд төрүүлсэн миний дараалсан 5 ялалт. Жил болгон. Ноён талхны төрсөн өдөр. Шоко, маргааш чухал өдөр юм уу? Үгүй, зүгээр л ноён талхны төрсөн өдөр шиг юм болно. Юу, би төрсөн өдөр нөө. Тийм ээ, жил болгон ухаан лидер төрсөн өдрөө тоглож ихдэг юм. Яагаад надад хэлээгүй юм бэ? Энд ч нэг чухал штэ. Яагаад чухал вүлээ? Бодоод үзэлдэ. Ноён талх гэр бүлгүй, найз нөхөдгүй дандаа ажилдаг. Тийм болохоор нэм гаргийг гав ганцаараа өнгөрүүлэн штэ. Ямар төрсөн өдөр гэж тийм байдгийг. Хоёулаа төрсөн өдрийг хамт тэмдэглэе. Гэрт нь очиё гэж юу? Би хамгийн гоё төрсөн өдрийн бэлэг өгнө. За тэгэхээр хамгийн шилдэг төрсөн өдөр ажиллагаа. Ла авсан, шүдэнц авсан. Тэнгэр минь мил гайхнах та. Миний төрсөн өдөртөө зориулж авсан чокопай яста амттай. Зүгээрээ ноён талханд бүр их таалагдана. Гэхдээ бэлэг олгож юу өгөх вэ? Чи миний дуртай ред танад хамгаалагч дараалал зогсож байж авсан юмсан. Цөөхөн тоогоор гарсан штэ. Хөвгөлтэй байсан шүү ред. Ноён талх чамаа гоё гэртэй болгоно. За явхад бэлэг хамгийн сайхан төрсөн өдөр болно. Байшингийн дугаар 221. Ойрхон байх ёстой доо. Тэр байна. Энд амьдардаг юм уу? Энэ байшин ийм нохоо байшинд амьдардаг гэж үү дээ. Өчний газраас олсон мөнгөөрөө бидэн цайлаа өгдөг болохоор аргагүй штэ. Бид хэрэггүй амьтад юм да. Эсвэл тийм биш ээ. Ой, жаахан чимээгүй байл та нар унтаж амрах гээд байхад чинь. Өршөөгөөрэ. Ноён талх энд амьдардаг уу? Гинэ. Үс чинь Би таньдаг юм шиг харагдаад байна уу? Намайг тайван орхи. би ойлгосонгүй. Эсвэл энэ овооход дугаар алга. Хоёулаа 221-ийг хайж байгаа. Тэнд байна. Тэр аврах байшин уу? Тийм ээ, ноён талхыг ядруухан амьдардаг гэж битгий санаа зов. Их сайхан амьдарч байгаа. Тэгвэл болж те. Би баяртай байна. Гэхдээ л эрэх найз нөхөд гэр бүл байхгүй бол том гэртэй байгаад яах юм бэ? Хөөрхөн амьтаг төрсөн өдрөөрөө ганцаардаж байгаа да. Үнэхээр өөрөвдөлтэй юм а. Битгий санаа зов. Сүү тантай найзлахаар очиж байна. Энэ жил хэдүүлээ хоцорцоог байгаа. Өнгөрсөн жил 5 гээд л хаалгаа барьсан гэсэн. Энэ бэлгийг өгнө гэхээр догдлоод байна. Юу болоод байна? Эднэр бүгд ноён талхны ачаар амьдралаа өөрчилж чадсан үйлчлүүлэгчд нь. Харал да. Энд хонсон юм шиг байна. Ноён талханд бэлэг өгөхийн тулд энд хонсон гэж үү? Сүү, дараалал зогсъё. Өгөөл орч чадахгүй шүү. Дараалал өнгөрсөн жилийнхээс бага байж магадгүй. Хөөе, энэ жил чи юу авсан? Гоё бэлэг бах. Өнгөрсөн жилийнхээс гоё бэлэг. Шоко, та бэлэг авсан уу? Үгүй, зөндөө бэлэг авдаг болохоор анзаардаггүй. За. За, бэлгээ өгч гсэн юм чинь явцгаах уу? Юу? Үгүй ээ. Төрсөн өдрийн бэлэн дарихлагаа үлээхгүй юм бол ийм олон бэлэг авсны хэрэг юу байна? Би амттай бэлөө авчирсан. Энэ хардаа. Талхны мухлаг хотын эрхэмсэг хатан тусгай хоол явууллаа. Үсийн засчигдаг болохоор хатан ноён талхны төрсөн өдрийг ерөөсөн мартадаггүй. Таалагддаг л байгаа да. Би хоол их болдог гэж сонссон.
Сүү, чи сайн байлаа. Явцгаая. Үгүй. Би үлдэх ёстой. Ганцаардвал яах юм бэ? Баярын өдөр нь хамтдаа байцгаая. Би очлоо ноён талхаа. Тийм ээ. Ой. Ганц зүсмэл гоё. Сүү, ноён талах ганцаараа байж чаддаг. Ганцаардлаар манай хотын хамгийн дээд амжилтыг эвдсэн. Тиймээс төрсөн өдөрт нь санаа зовхоо бойл заа юу. Таны зөвөө ойлголоо. Ноён талханд би бас миний билүү хэрэггүй. Та хоёр юу болов? Зүгээр л нөгөө Сүү, төрсөн өдрийг ч онцгой тэмдэглэж өгөхийг хүссэн юм. Их сайхан сэтгэлтэй юм а. Гэхдээ тэг хүнхээр шаардлагагүй дээ. Зүтгэл гаргасан чинь сайн байна. Гарах замаараа хоол аваад яваарай. Харав уу? Дараа ноён талханд санаа зовох хэрэггүй. Өлсчлөө. Энэ жил хатны юу явуулсныг харъя да. Хавч тахя. Ойдогтой юм алга. Миний багтаа иддэг байсан чокопай. Миний л хоол гэдэг юм. Энэ жил ямар бэлэг авснаа харнаа. Би ямар цаг зүгэж? Энэ надад байгаа. Миний хэв маяг биш. Энэ байгаа. Бүгд байдаг л юмнууд. Энэ хайрцаг гайгүй харагдаж байна. Юу? Үгүй байлгүй те. Редонод хамгаалагч тусгай загвар олддоггүй ховор шүү дээ. Өнгөөр юм худалдаж авч чадахгүй. Энэ надад ийм сайхан бэлэг өгсөн юм бол хамгийн сайхан төрсөн өдөр. Робот суу. Жижигхэн зөөлөн Өнөөдөр ч дараалал ихтэй байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Талах яасан их үйлчлүүлэгчтэй юм бэ? Тэр онгорхоос цаашгүй. Чамд хичнээн удаа хэлэх болж байна. Шоколадтай үзээлцгэнтэй кремийг бас хольчихсан байх. наад хоёр чинь адилхан л гэрээ ялгаатай юм уу? Энэ сүү юу ч мэдэхгүй шүү. Нэг санаа төрлөө. Би суу тухаантан. Ай сүү. Надад түр зав гаргаж болох уу? Сайн уу ноён чипсээ? Би ажилдаа явж байна. Юу болов? Үгүй яах вэ? Хаврын цэмбэрлэгээ хийж яваад донод цагдаагийн бичлэгнүүдийг оллоо л да. Танд донод цагдаа байгаа мó? Тийм ээ. Найруулагчийн төрөлтгөл гэдэг бүх юм нь байгаа. Найруулагчийн дүрдэтгэл би харж болох уу? Хөөш юм өгчлээ шүү. Хөөх. Таныг зойрондоо лабораторид гэж мэдсэнгүү суу тухаандны кинон дотор очихсан юм шиг санагдаж байна. Би суу тухаантай юм чинь аргагүй. Би Taylor State-ийн Magna Cum Laude сургуулийг төгссөн. Энд байна шүү дээ. Цаан чинь бичлэгнүүд байгаа. Үз. Маш их баярлалаа. Донод цагдаа би очлоо. Юу болоод байна? Үнэхээр хууртагдлаа шүү. Өтгөн сүүгээд байлоо. Ноён чипсээ намайг гаргаачлаа. Би ажилласаа хоцорлоо штэ. Гаач яла. Ажилд битгий санаа зов. Оронд чинь ажиллах ажилтнаг бэлдчихсэн байгаа. Хар. Робот сүү. Робот сүү миний оронд ажилд явна гэж үү? Тийм ээ. Тэгээд чи бүтэн өдөр чинь донод цагдаагаа үзнэ шүү дээ. Ажил дээр намайг хүлээж байгаа штэ. Мэдээж найруулагчийн дүрдэтгэл байхгүй үз. Би сүүг ахаад 2 хором хүлээв. Би ирлээ ноён талхаа. Сүү, яагаад ингэж хоцорвоо? Цэвэрлэгээ хийж амжихгүй нь байна. Цэвэрлээд.
Цэвэрлээд. Сайн өрхмэ. Одоо харцаагч наваад ирээ. За. Харцаа. Надад ингэж санагдв уу? Эсвэл сүү өнөөдөр жахан сонирн байна уу? Тийм ээ. Ажлаа 100 хийгээд байх чинь. Ноён толгой таны харцаа. Оо, баярлалаа. Энэ амт нууц төлхүүрийн эзэн. Чи үнэхээр сайжирсан байна шүү сүү. Сайн ажиллаад байгаарай. Эндүү сайхан сэтгэлтэй. Робот сүү яг төлөвлөгөөний дагуу ажиллаж байна. Одоо талхыг үерүүлээд өгөх цаг боллоо. Ноён чипсээ. Чи намайг цочоочлоо. Яах гэсэн? Надад уугын мөгч болох. Маа, уусуу. Хийжсэн ундаа аваад өгч болох уу? Унда. Ундаа уусан чинь пицца идмэр санагдчихлаа. Пицца захиалаад өгч болох уу ирхмэ? Байна уу? Ямар нэг пицца хүргэлтээр. Бяслаг ихтэй шүү. Бяслаг их хийгээрээ. Тэр нь далайн хүнс хийж болох болоо. Хөөх сүү. Арга барилсан сайжирсан байна. Таныг харж сурсан ноён талхаа. Хичээл зүтгэл минь ингэж нэг үр дүнг өглөө. Нэг л биш байна да. Ноён чипсээ. Бас яава. Дэндүү хидчихжээ. Лактейд авчраад өгч болох уу? Миний төвчээр алдарлаа. Робот талхыг устгахаар чи хугацаанд дууссан сүү болно тоо. Юу? Ноён талхыг устгах гэж байгаа юм уу? Тийм ээ. Тэр муу талхыг шарна. Би ганц товчдараад л боллоо. Үгүй. Талхыг байхгүй болчоор чи бис үдэшлэгний од болно. Хаачих гэж байгаа. Миний үсийг засаж дуусаагүй шүү дээ. Бараг хүрлээ шүү. Хизээч хүрэхгүй юм байна. Би яах вэ? Би чадлаа. Огсуу ямар хэрэг гарав? Ноён талхаа одоо би толгойг чинь бариад өгье. Хөө тэгвэл сайхан л байна. Хурдхан нэг юм хий. Энэ роботыг удирддаг удирдлага мөн байх. Энэ удирдлагаар зогсооно. Ноён талхаа иллэг таалагдж байна уу? Тийм ээ. Иллэг бол чиний ганц хийж чаддаг юм шүү те. Ахаад жаахан чанга бариад өгөх үү? Бэзэр. Хизэнээс 2 сүү байдаг болчих. Ноён талхаа болгоомжтой. Наад зүү чинь хуурамч. Миний робот хөлбөр ноён чипс таныг устгахын тулд явуулсан. Намайг устгах. Үгүй би чи үгийн то би жинхэнэ сүү. Аль чин жинхэнэ гэдгийг яаж мэдэх вэ? Аха. Дооно цагдаагийн 27 дугаар ангийг би хэзээ үзсэн? Би хайгаад ахъя. 27 гэж байхгүй. Доноод цагдаа 26 ангиар дуустгий. Тэгэхээр гурван сүүн чи. Тийм ээ. Үгүй гэхдээ чипс надаар хэлсэн. Одоо би захыг чинь зүсэж авна. Дараа нь чамайг шарна. Би тийм юм хийгээч дээ. Ноён талхаа битгий санаа зов. Энэ удирдлагаар роботыг зогсоож чадна. Баяртай хуурамч авсан минь. Үгүй. Сүү яагаад агааржуулагч асаачих вэ? Бэзэр яагаад болохгүй байна? Хайрцагтаа аарцсан минь. Наадах чи агааржуулагчны удирдлага. Агааржуулагчны удирдлагаар намайг аврах гэж байсан юм уу? Намайг үгээр уучлаарай. Робот сүү талхыг зүсэх цаг боллоо. Үгүй шүү. Ноён талханд муу юм хийгээд үзээрэй. Надад удирдлага өг. Цаашаа бай. Эхлээд чамайг устгана. Тушаалыг гүйцэтгэе. Би чамайг сүүний шиг болох уу? Эсвэл хөлдөөс мөхөлдөөс болох уу? Сүү
Миний алтан томнуудыг сүйдэллээ штэ. Уучлаарай ноён талхаа. Баяртай сүү. Үгүй. Сүү. Миний нуруу өвчгөл. Та зүгээр үү ноён талхаа? Зүгээрээ. Чи зүгээр үсв. Би зүгээр ноён талхаа. Үгүй. Яаж чадваа? Наад роботыг чинь боолчлох гэж ямар их зовсныг мэдэж гин үү? Ноён чипсээ чамайг баривчилж байна. Намайг тав би гэмгүй. Та хоёр зүгээр үү? Яг гайгүй болчихлоо. Чоко, таныг харах сайхан байна. Нэг л биш үү харин цагдаад үзсэн юм аа. Гэтэл та хоёроо зохицуулчихсан юм шиг. Намайг тав би бишээ. Хэлээд байна штэ роботыг буруу. Тэр хэрэггүй амтан робот явуулаад намайг үгүй хийнэ гэж бодсон юм байх та. Бүгд миний буруу ноён талхаа. Би доноо цагдаа үзэх гэж яваагүй байсан бол Юу? Ажилдаа явах орон дооно цагдааг үзсэн юм уу? Робот суу ажлаа их сайн хийж байсан юмсан. та их муухай юмар ноён талхаа. Яаж чадчих вэ? Зүгээр тоглосон юм аа.